Иргэдтэй уулзаж жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах уулзалт Баянгол дүүргийн 23 хороонд 20 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Хороо болгоны уулзалтанд хурлын танхимын суудалд үрч өөрсдийн сонгосон улсын их хурлын гишүүн дүүргийн засаг дарга гээд шатны албан тушаалтнуудыг тавьж байгаа тайланд анхаарлаа хандуулан мөн шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа асуудлуудаа шатны удирдлагуудаа танилцуулж байгаа нь энэхүү уулзалт уламжлал болгон зохион байгуулагдаад удсан бөгөөд Баянгол дүүргийн иргэд ч энэхүү уулзалтыг хүлээдэг болсон нээлттэй байлаа. Өөрөөр хэлбэл тайлангийн уулзалтуудаар асуудлаа ярьж шаардлага тавьж өөрсдийн санал бодлыг солилцож хамтран ажиллах боломж давхар хяналтыг бий болгосон нь иргэдийн талархлыг хүлээж байсан юм а. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянгол дүүрэгт хийгдсэн ажлууд болон эх жилд хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар Баянгол дүүргийн засаг дарга одон туягаас тодрууллаа. За сүүлийн нэг 10 гаруй жил би бас энэ Баянгол дүүргийн иргэдтэйгээ ингээ уулзаа авчихад нэг сайхан ингээл бид бас энэ асуудлуудыг сонсоод асуудлууд нь нэлээд ингээ шийдэгдээд ирэхээр иргэд өөрсдөө урамтай байдаг. Уулзах болгонд нэг юмаа шийдсэн те дараагийн уулзалт гэхэд нөгөө урд нь ярьжсэн асуудал нь яригдхаа болчдөг. Өмнө нь бол одоо анх 4 жилийн өмнө хогны асуудал хороо болгон дээр ярьдагс. Одоо хогны асуудал баг хороо болгон дээр яригдахгүй байх жишээтэй. За маш олон газрууд бол дээврээ засуулчихсан. Энэ талаар бол одоо санаа амар байна. Олон газар лифтээ засуулсан. За сургуулийн одоо барилгад бол маш хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр одоо хороодод том орчин үеийн сургуулиуд ашиглалтанд ороод ирэхээр энэ хороодын хүүхдүүд хамран сургалтаараа одоо бас энэ сургууль цэцэрлэгийн хамрагдалт бол сайн хамрагдаж байгаа. Бүтээн байгуулалт бүтэц зохион байгуулалтаараа Баянгол дүүрэг Улаанбаатар хотын дүүргүүдээс хамгийн тэргүүн игнэнд бичигдэг дүүргэлээ. Ийхүү Баянгол дүүрэг үргэлж тэргүүн игнэнд бичигдэг шалтгаан нь хэсгийн ахлагчаас эхлээд улсын хурлын гишүүн хүртлээр нэг баг болж ажиллаж чадсны үр дүн гэдгийг улсын хурлын гишүүн Эрдэнэ болон Баянгол дүүргийн удирдлагууд мөн иргэд дуу нэгтэйгээр хэлж байсан юм а. Өнгөрсөн нэг жилийн одоо хийсэн ажлынхаа үр дүн замун иргэдийн одоо санал ондыг сонсч тайлангийн урлууд маань нэлээд одоо халуун одоо энэ дулаан урамсгалтай болж өндөрлж байна. Өнөөдөр 23 дахь хороо буюу Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэдтэйгээ тайлангаа тавиад хурлаа гэдэг одоо сая харж байна. За энэ жил болгон хийдэг энэ одоо тайлангийн хурал бол үнэхээр үр дүнтэй болдог. Тухайн өнгөрсөн жилийн ажлын үр дүнгийг иргэдээс сонсдог. За мөн дараагийн жилд хийх ажил дээр бас одоо орхигдсон хаягдсан асуудлууд юу байна уу тийм ээ? Төсөвд юунд суусан байна, юунд суугаагүй байна гэдэг олон одоо асуудлыг бас эндээс олж мэдхэд их одоо төхөмтэй байдаг. Тэгээ одоо өнөөдөр ямар ч хэлсэн 23 хороогоороо одоо ингээд үндсэндээ бараг 20 хоног явж одоо бүх хороодынхаа иргэдтэй уулзаж санал бодлоо сонслоо. Тэгээд одоо амжилттай болж өндөрлөө гэж харж байна. Мөн тэрээр улсын их хурлын гишүүд хөрөнгө оруулалтаа шийдүүлсэн ч аймагт очоод үр дүнгээ зарцуулагддаг. Эсвэл аймгийн дүүргүүдийн удирдлагууд нь бүх ажлаа төлөвлөжчихсэн байхад төлөөлөл болсон улсын их хурлын гишүүн сураг алдарчдаг олон жишээг бид мэднэ. Бид ингэж ажилдаггүй. Бид уялдаа холбоотой байж хаана юу хэрэгтэйг сайтар судалж төлөвлөж ажилдаг учраас бидний ажил зогсолтгүй үргэлжилдэг юм гэсэн юм а. Монгол улсын хөгжил гэдэг том зорилт, том даваа тавьчихад түүнийгээ бүхлээр нь харж халшраад суугаад байлгүй сум, баг, хороо, аймаг дүүрэг бүр дээр ажил хийх ёстой хүмүүс нь өөр өөрт оногдсон ажлаа цалгардуулахгүй хийгээд байвал Монгол улс хөгжөхөд ойрхон байна хэмээн тэрээр ярьж байсан юм а. Иргэдтэйгээ үргэлж хамтран ажиллаж төрийн үйлчлэгийг тэдэнд ойр байлгадаг мөн олон бүтээн байгуулалтуудыг хийж чадсан дүүрэг хэмээн Баянгол дүүргийн иргэд удирдлагуудаа талархаж байсан юм а. Би Баянгол дүүрэгт 2000 оноос хойш амьдарч байгаа. Тэгээд бол ерөнхийдөө Баянгол дүүрэгт бол одоо ер нь ажлууд бол маш их хийгдсэн байгаа. Одоо ингээд их хурл сонгогдсон гишүүд ялангуяа Эрдэнэ гишүүний хувьд бол нэлээд их ажлууд бол хийгдсэн. Гэр хорооллынх нь шүү дээ. Байшин барилга бараг байдаггүй, томхон алан газар байдаггүй түшиглэг. Тэгж яхад бол 21 дугаар хорооны ажил их урагштай их сайн явагддаг. Хийж байгаа ажил нь иргэдээ хүртэх, сургуульд сурталчилгаа, эрүүл мэндийн сурталчилгаа сайн явагддаг. Залуучуудыг одоо бие авч явах альва нэг өөртөө зорилго чиглэлтэй байх талаар сургалт их явагддаг. Энэ Баянгол дүүргийн ажил бол одоо зэгцэлсэн. Энийг сайхан хөлөө болоод ингээд явж байгаа дүүрэг. За энийг одоо зэгцэлж ингээд дүүрэг ороход манай улсын их хурлын гишүүн Эрдэнэ, улсын их хурлын гишүүн байсан Одон Туяа, за тэгээд засагд байсан Орсоо, түүний одоо бүлгийнхэн багийнхэн бол их сайхан зэгцэлж одоо ингээд дүүргийг минь сайхан зэгцтэй болгож өгсөн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянгол дүүрэгт 406 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийгдсэн байна.